За энэ 126 гишүүнтэй шинэ парламентын хувьд за өмнөх бас хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ч гэсэндээ бид өнгөрсөн 20-30 жилийн туршид богшсон олон асуудлуудыг шийдэх. За тэр дундаа одоо яг өнөөдөр яригдж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлыг бүрэн шийдвэрлэх бас нэг юм улс төрийн зориг гаргаж байгаа болов уу гэж бас найдаж байна. За тэр утгаараа ч тэр 2025 оны 6 дугаар сарын 5-нд улсын хурлаас 53 тоот бас нэг тогтоолыг баталсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ улсын хурал шатараасан байдлаар засгийн газар чиглэл өгөх, за одоо бас үйл ажиллагааны хөтөлбөр төсөв тусгуулах замаар удааг 3 жилийн дотор бүр мөсөн одоо бас алга болох ийм зорилтуудыг дэвшүүлээд ажиллах шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан 53 тоот тогтоолоор бид ямар зорилтууд бас дэвшүүлсэн бэ гэхлээр 3 жилийн дотор нийслэл болон төлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол улсын стандартын жилийн дундаж үзүүлэлт бүрэн нийцүүлэх зорилт бас дэвшүүлсэн байж байгаа. За мөн түүнчлэн төсвийн хөрөнгөөр 100 яндан түлш зэрэг агаарын бохирдлын их үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх ийм одоо зарчмын буюу одоо ийм үзэл санааны шийдвэрийг бас гаргасан байж байгаа. За үүнтэй холбоотойгоор орчны бохирдлыг бууруулах үндэсний хорог ерөнхий сайд өөрөө ахалж бас ийм улс төрийн манлайл үзүүлээд ажиллах ёстой гэсэн ийм үүрэг чиглэлүүдийг бол өмнөх тогтоолоор засгийн газарт бол өгсөн. За өнөөдөр Лувсан жамц гишүүн тэргүүтээ ажлын хэсгээс оруулж ирж байгаа ногоон санхүүжилтийн тогтоол бол одоо бас араас нь за хэрв бид нар 100 яндан одоо түлшинд мөнгө зарахгүй бол юунд мөнгө зарах вэ гэдгийг бас илүү тодорхой болгож байгаа ийм тогтоол байгаа. Тэгэхээр яах вэ гэхлээр за одоо дулаалгынхаа арга хэмжээг авъя. За эрчим хүчний одоо халаалтын асуудлыг шийдэе гэдэг байдлаар Улаанбаатар хотын одоо утаанаас ангижрах юм төлөвлөгөөнүүд бол ингээд шатараасан байдлаар боловсруулагдаад явж байгаа. Гэвч харамсалтай нь улсын хурал дээр ийм улс төрийн шийдвэрүүд гараад байхад нийслэл хотоос гаргаж байгаа шийдвэрүүд бол одоо бас уйлдахгүй байгаад байна. За тухайлах юм бол сая 2025 оны 6 дугаар сарын 13-нд нийслэлийн засаг даргын тамгын газраас урд хөршөөс энэ Хүүхднүрс гэж нэрлэгдээд байгаа хагас коксжих түлш 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах юм тендер зарлалчаа сууж байгаа маа. Өөрөөр хэлбэл эх жил ахаад бид нар төсвийн мөнгийг агаарт хийсгэх буюу 226 тэрбум төгрөгөөр коксжих нүүрс урдаас худалдаж авч ингэж төлөх юм байна л да. Тэгэхээр одоо ингээд энэ улсын хурал дээр явж байгаа бодлого, энэ засаг дээр гарч байгаа бодлого чи ерөөсөө бас уйлдахгүй байна гэж хэлмээр байгаа та. Тэгэхээр саяны миний дурдаад байгаа энэ 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бол одоо засгийн газар буюу одоо ерөнхий сайдаас бас шаардмаар байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо энэ ч сайднараас бас хинч алга. Яагаад энэ одоо нийслэлээс ийм зөрүүтэй бодлогод яваад байгаа юм бэ? Яаглаараа бид нар 230 тэрбумаар одоо бас гаднаас нүүрс худалдаж авах хэрэгтэй юм бэ? Хэрвээ энэ 230 тэрбумыг одоо энэ Лувсан жамц тэргүүтээ гишүүдийн яриад байгаа энэ дулаалга бөгөөд халаагуурыг санхүүжүүлэх аянд зарцуулах юм бол магадгүй бид нар ахаад даруй 20-30 мянган айлыг энэ жилдээ багтаагаад яндангуй болох боломжтой болно. Гэтэл энэ бодлого бас хэрэгжихгүй байгаад байна. Тэгэхээр энэ сайднараас бол энэ тодорхой асуудлуудыг бас асуумаар санагдаад байна. Тэгээд харамсалтай нь бол энэ одоо хинч бас байхгүй л байгаад байна. Их хурлын дарга хинээс асуух уу? За дөнгөж 2 хоногийн өмнө энэ урдлаар дүүрээд суугаадсан нөхдүүд маань одоо өнөөдөр орж ирэхгүй болоод эхэлж байна. Энэ бол одоо засгийн газрын гишүүнээр томдогдсны маргаашийнх нь хурал. Тийм учраас одоо энэ засгийн газрын хэрэглэх газрын дарга, шадар сайд, тэргүүн шадар сайд гэх мэт одоо албан тушаалтангууд 4 дахь өдөр 5 дахь өдрийн чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж өглөө эрдсэндээ ирээд чөлөө авах шаардлагатай, өшөө ажил давхарж байгаа бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх шаардлагатай гэдгийг бас би хариуцлагатайгаар анхааруулж хэлж байгаа. Улсын хурлыг олон нийт хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулж ажиллах нь бас миний хувьд хурал даргалагчийн хувьд үүргэн гэж ингэж бол харж байгаа. Тийм учраас сонгогдсон шинээр томилогдсон сайд нарыг улсын хурлын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр үүрэг хариуцлага ухамсарлаж оролцож байхыг үүрэг болгож хэлж байна. Энэ засгийн газрын гишүүд хайцсан Сандгийн Бямцэг таан байна. Болдын Жавхлан Жаданбийн их хоёр, Сайн буянгийн Амар сайхан, Жигжиг зүрэнгийн Чин бүрэн, Борхүүгийн Дэлгэр сайхан, Телуханы Абакер, Инх тайвны Батамглан,
Нэм усрын учрал энэ сайд нар хайч юм? Тэгээ сан тураалтанд орж ирэхгүй. Цаашдаа улсын хурал дээр яах юм ингээ сан тураалт дээр олон цонхоор ялгарч сууж ягаад орж ирсэн санал нь унаа сууж идэг болох юм уу? Одоо энэ дээрээ жоох хариуцлагатай хандна шүү. За энэ агаарын бохирдолтой холбоотой асуудлаар дулаалгатай холбоотой, төлөвштэй холбоотой гэдэг олон янзын санаачлагууд бас шат шатанд гарч ажиллаж байгаа. Тэгээ энэ гишүүдийн хэлж байгаа байр суурийг бий бол дэмжиж байна. Улсын их хурлын шийдвэр эцсийнх байх ёстой. Улсын их хурлаас гарсан хууль тогтоолын хэрэгжилтийг хангах нь аливаа шатны гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлага байгуулгын бас үүргийн асуудал байх ёстой гэдэгтээ бол санал нэг байгаа. За улсын их хурлын даргын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдаад Лувсан Жамц гишүүн өөрөө ахлаад улсын их хурлын гишүүд оролцоод идэвхтэй ажилласан. Бодиттой үр дүн гаргахын төлөө зорилго тавьж байгаа. Үүн дээр нь үндэслэж өнөөдөр улсын их хурлаар энэ тогтоол бол орж хэлцэгдэж батлагдж байгаа. Мэдээж одоо өмнө нь гарсан тогтоолуудтайгаа уялдах, хамтарч энэ заалууд нь хүчин төгөлдөр хэрэгжих тэр боломжуудыг бас давхар судлах хэрэгтэй. Сая Жаргалан гишүүн бас хэлж байна. Ер нь гарсан тогтоолууд яг амьдрал дээр очиод аль заалт зүйлд нь хэрэгжих боломжтой байна, аль нь бас бодлоготойгоо зөрчилдөөд байна. Эргээд эдгээрийг нэгтгэж, нийлүүлж нэг зүйл болгох шаардлага байна уугүй юу гэдэг дээр бас энэ ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаад судалгаа дүгнэлт гарга. Тэгээ шаардлагатай гэвэл энэ гишүүдийн хэлсэн санаачлагын дагуу дахиж бас нэгтгэсэн байдлаар шийдвэр гаргах боломж байгаа гэдгийг бас хэлье.